Сайн уу. За ингээд өнөөдөр өөрийгөө эрхлүүлдэг өдөр. Тэгээ энэ сар бол миний төрсөн өдөртэй сар байгаа. Тэгээ би яг одоо үсээ бодуулахаар явах гэж байна. Үсчигч дээр очиж үсээ бодуулнаа. Энэ зонжангаа миний үс. Энэ одоо өнгөө сэргээхгүй ямар сони үстэй ингэж хүмүүс бодож исэн бол үснийхээ өнгийг сэргээхгүй байсан шалтгаан байгаа. Тэгээд нөгөө ер нь өнгөрсөн жилээс хойш би нэлээх ядаргаанд ороод хүүхдүүдийнхээ хажуугаар нохоогоо гүлэглүүлээд тэгээд нөгөө гүлэгнүүдтэйгээд нэг 2 сар байсан. Тэгээд манай нохооны нөгөө нэг гүлэгнүүд болохоор ийм жижигхэн нохоо биш, манай нохоо том нохоо. Тэгээд том нохооны 7 гүлэг гэдэг бол бас би ингээ ер нь бол өөрийнхөө 4 хүүхэдтэй 11 хүүхэдтэй л бол нэг хэсэг амьдарсан. Тэгээд тэрнээс хойш ядаргаанд ороод биеэр юм гараад толгоо унаад тэгээд толгоогоор хүртэл юм гарцсан. Тэгээд айгүй шархлаад байсан учраас би ерөөсөө толгоондоо бодог хүрхээс хаагаад үсээ бодуулаагүй. Тэгээд сайхнаас гайгүй болоод идгээд юу яцсан болохоор одоо ингээд явах гэж байгаа. Бишээ явж гинэ. Эй. Би өнөөдөр явах гэж юм чи ингээд нүрэ бодсонгүй. Үсээ бодуулах юм чи ингээд. Тэгээд дээрээс нь ойрт юу нь болох хэлцээ. Миний нүрэн дээр бол хэр оргийн юм гараад эдэггүй. Мэдгүй яг энэ хөмсгний 2 гол. Яг энэ хөмсгний доогоор тэгээд тохон дээр нэг жижиг сажиг юм гараад ер нь жоохон мяа байна. Гадаг бай нартай. Хурдуур талахж болохоор мусгаад байд. Яа тэгээд нэгэнт ингээд гайгүй завтай явж байгаа дээрээ жижигхэн нохооныхоо тухай ярих гэж бодлоо. Тэгээд яда миний энэ бас ядарсан шалтгаан маань нохоотой маань холбоотой байх. Хүүхдүүдтэй маань нохоотой маань холбоотой. Тэгээд яагаад гэхээр манайхаа өнгөрсөн жил сая манай нохоо гүлгнүүд нэг нас урсан гэхээр чи өнгөрсөн жил би нохоогоо төрүүлсэн, хийлдүүлээд тэгээд манай нохоо 7 гүлэг гаргаад тэгээд амар хөөрхөн, бүр үнэхээр хөөрхөн. Гэхдээ том нохооны гүлэг болохоор нэлээд ажиллагаа ихтэй байсан. Тэгээд би бүх тэр цаг үеэ одоо хүүхдүүдийнхээ хажуугаар нохооныхоо гүлэгнүүдийг өөрөө асарч халамжлаад тэгээд надад маш гоё үн цэнтэй хайр дүрм сарууд өнгөрсөн. Амар игдүүтэй. Тэгэл манай хүүхдүүдээс амар дуртай орж ирэл хичээлээсээ бүр урдын ирэхийг л боддог. Орж ирэл гүлгнүүдтэйгээ тоглоод амар хөөрхөн байсан. Тэгээд ямар ч байсан угаасаа л бол явуулах нь тодорхойч гэлээ гэсэн би ингээл баг гүлэг болгоноо явуулахад ингээд уйлсан гэх юм уу. Жохон нөлмөс туслуулсан. Хэдийн ингээл нөгөө намайг айрлуулдаг ч гэсэн. Ер нь бол амар байсан. Нөгөө тэнд баан шин тэгэл яг манайх бол шууд ингээ өглөө ингээ гаргаж байгаа шүү дээ. Гэтэл тэр нохоонууд чинь нөгөө жоох уучраас баач их нэг ойрхон тэгэл шүн бидрийг унтчих хооронд гэл доогор дээгүүр юм өмүүлсэн. Манай ер нь гүлгнүүдээс болж манай гэр нэлээ жоохон сүрсэн. Сүрсэн гэдэг нь хамаг хөшөг чүүлээ мэн идсэн. Хөшөг чүүлэн дээр баач яагаад тэгээ угаасаа гүлгнүүдэд үрсний дараа би хевс дороочнуудаа шууд авсан. Тэгээд энэ тэнд шээгээд нөгөө гэрээс шээс үнэртг болов гэж бодоод тэгээ би нэлээ өөрөө маш сайн зэвэрлсэн. Өдрийн ингээ баг 2-3 удаа шалаа угаадаг. Тэгээ мэдээж өөрөө нэлхнаа хүүхдүүдтэй юм чинь тэдрийг мух орчинд байлгахгүй бодоод тэгээд ер нь бол шээс бас юу баг гэрт байгаагүй юм шиг л байдаг байсан манайх. Тэгээд ямар ч байсан гүлгнүүд 8-7 хоног бүргээд хүртэл нь асарч тойголж байгаад тэгээ 8-7 хоног хүрсэн өдөр нь вакцин хийлгээд чипийн суулгуулад тэгээд угаасаа тэрнээс өмнө одоо нөгөө өрчлүүлэх зар тавьсан байсан болохоор хүмүүс нь холбогдоод ирж авсан. Тэгээд гүлгнүүдтэй байсан хугацаа бол амар юм хайр дүрэн байсан. Тэгээ одоо манай хүмүүс одоо хүртэл надаас гүлгнүүдээ асуудаг. Гүлгнүүдтэйгээ уулзмаар байна гэд. Гэхдээ бүр амар муухай юм нь би сая 6 сар нохоогоо хүндэрчлүүлсэн. Тэгээд надад бас тэг айгуу том шалтгаан байсан. Би одоо нэг өөрөө 4 жоох хүүхэдтэй, дэрсгэн жоох хүүхдүүдтэй тэгээд одоо эхнээсээ сургуульд орж эхэлсэн. Тэгээд тэдэртэй цаг зав гаргана. Тэнгүүтээ нохоо ч бас л нөгөө
Энээс одоо юу гэдгийг гэрийн нэг гişүү учраас мэдээж хайр халамж хүртэх ёстой. Тэгээд тэр болгоныг ингээд би арай өвч биелүүлж чадахгүй байгаа юм шиг санагдаад тэгээд нохоогоо өөр айлт сая өгсөн. Гэхдээ маш сайн хүмүүстээр очсон. Тэгээд яг өгч явуулах үедээ бид нар бүр ингээд гэр бүлээрээ уйлдаад амар гинти юм болоод бид нар зүгээр ингээд нохоотой минь уулзна гэж ирсэн хүмүүс тэгээд шууд аваа явцсан. Тэгээд тэр явдал бол миний сэтгэл дотор хүртэл амар хэцүү. Тэгээ хаяада нохоогоо амар санаж хаяа жоохон уйлдаг. Би ер нь жоохон уйлан гахгүй. Ер нь жоохон юм эмзэг дүг гэх юм уу. Нэг юм сэтгэл жоохон өвтгсөн юм байвал ингээд ер нь бол шууд уйлчдаг. Тэгээ нэг сэтгэл дотор ингээд удаан хадгалаад яж чаддаггүй юмыг дор нь гаргаа явуул амар. Тэгээд ямар ч байсан нохоогоо одоо маш их санаж ийн. Бүр манай нохоо бол үнэхээр сайн нохоо байсан. Зарим хүмүүс үдчихэд ингээ гайхлах л таа. Ингээд нохоо яриад уйллаа гэдэггүй. Би нөгөө нэг нохоогоо нөхөртөөгөө хоёулаа 2 жил ярьж жаад нохоо авмаар ингээ нөхөртөөгөө ярилцаж 2 жилийн хугацаанд бодож төлөвлөсний дагуу бол нохоогоо авсан. Гэхдээ манай нохоо сая 3 нас хүрээд манай гэрээс явсан. Тэгээд ер нь бол өөртөө жоохон гомдсон гэх юм уу. Одоо хайрлан авч тийж чадна гэчээд нөгөө нэг би 3 хүүхэдтэй байхдаа авсан. Тэгээд 4 дахь хүүхэдтэй ингээд төлөвлөөгүй байж байгаа даас учраас надад 4 хүүхэдтэй хажуугаар нохоогоо бас ингээд явах айгүй хүч байсан. Тэгээ хажууд ингээд яг хамт байгаад одоо юу гэдэг тусалж нөгөө нэг яг хажууд хамт байх хүн байгаагүй. Би яг ганцаараа хүүхдээ тэгэл манай нөхөр ажиллаа хийдэг. Тэгэл мэдээж зав гарвал надад тусалдаг л та. Гэтэл нөгөө тэр болгоно нөгөө надад амар их ачаа өгөөд исэн учраас би тэрэнд нөгөө нэг жоохон юм стресстэй маягийн тэгээ ер нь нэлээ ядраад ер нь бол тэгээд исэн учраас нохоогоо ч ингээ ойлгохтой баярлуулж ингээд юу яаж чадахгүй, халамжилж чадахгүй. Тэгээд тийм байгаа учраас ингээд нохоогоо хүнд өрчлүүлсэн. Тэгээд энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан. Өгөө явуулаад ингээд бол одоо ирнээсээ нохоогоо санаалцдаг. Гэтэ хизээч бидний сэтгэл хөдлөлөөс бол гарахгүй. Тэгээд манай хүү бол тэр тусмаа нохондоо амар хайртай. Хүүгийнхаа 6 насны төрсөн өдрөөр нохоо авч өгч ирсэн. Тэгээ яг 9 насныхаа төрсөн өдрөөр баг нохоог нь явуулсан болохоор манай хүүд нилээн хэцүү хүнд тусаад тэгээд ер нь бол манай хүү бол эхний 7 хоног бол ер нь бол хичээлээс орж ирэл уйлс хэмрээд болсон. Удахгүй нөгөө нэг тэр авсан хүмүүстэйгээ ярьж хагаад нохоотойгоо очиж уулзна гэд ярьсан байгаа. Тэгээд тэр өдрийг амар их хүлээж ин амар баярлах баг. Тэгээд хэдийгээр нохоогоо явуулсан ч гэсэн хаяада гүлгнүүд маань ирдэг манад. Тэгээд манай хүүхдүүдээс амар баярлдаг. Нөгөө нэг тэр гүлгээ хармаар энэ гүлгээ хармаар ингээд ерөнхийдөө нэг 3 гүлэг манад ер нь ойрхон ирдэг. Тэгээ би 3 биш 2 юм болоо. 2 гүлэг юм байна. Нэгэнтэй нь болохоор энэ тэнд явж байхдаа таарсан. Сая 100 нэрээ таарсан. Ингээд гэрэл тусаад нэ яана. Тэгээд ямар ч байсан нохоогоо явуулсан байгаа. За ингээ баг ирэх ёстой газараа ирж гэнөө. Тэгээд нохооныхоо тухай бүр дэлгэрэнгүй бичлэгийг нэг өөр шинэ бичлэг болгож оруулъя. Ямар ч байсан хэрвээ сонирхолтой гэж санагдчихвэл доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд би бүр нэг бүтэн видео оруулъя гэж бодож байгаа. Бас хүүхдүүдтэй гоё дурсамжтай болоо гэж таад.
дарга ирчлээ. Би бол нухтай чихвч түгээд миктэй ярьж байгаа ч гэсэн савх маань чихарч дуурайх шиг бахаа. Бичлгүүдээ сонссон чинь ойрхон тэнд байна. Наа. Сая өнгөрсөн бичлэгэн дээр дэлгүүр дотор явж исэн чинь микгүй уцаараа бичсэн чинь баахан копирайт өгөөд нэлээд засаж янзалж оруулсан. Тамирч гэсэн энэ салон манай монгол хүмүүс. Сэн байна уу? Сэ. Тий одоо бүтэн сэн нэг хөрмөн. Нэг хөрмөнд сая дууссан. Тий. За одоо нэг хөрмөнд дуусгаад. Тэгээ одоо тэрний дараа 7 хоног миний тэрний дараа 7 хоног. Тий энэ бүтэн сэн өнгөрөөд дараа миний дөрсөд. Вау, тийм үү? Аха. Манай нэг стил гоё яагаад тээ. Тэр бидний бүтэн сэн. Зүсний сериос л. Оста дуун орохгүй гоё хурдлаа сэнсэж байгаа. Дээр бол хийсэн шүү дээ. Амар гоё жигэд болсон байна үсч. Нэр тийм шүү дээ. Илүү болсон. Энэ харагч юм жаа. Харагч юм аа. Ямар ч юу байхгүй. Харин тийм үү? Энэ тэндээ арцаагаад дагнаас гэж харагдаад байна шүү. Чиний гоё эндүүлж байгаа арина. Эндүүлж байгаа юу яа. Гоё би карате нэлчихэж. Каратечс тасархай болоод болоо. Тийм үсийг явахсан гоё болоод юм байна. Карате нөө. Угаали өөрөө би зүгээс бодолж гараад ирлээ. Амар гоё жиг гоё. Одоо нэг үсний өнгөтэй боллоо. Саяны бодол нэр арай илүү цайруулж чадсан. Энэ гоё самран бор өнгөтэй болсон. Нэг мэдсэн чинь гэртээ ирж штий. Би сая замдаа юм сонсож явж байгаа бичлэг хийж чадсангүй. Нэг мэдсэн чинь буухалчиж. Тэгээ нэрээ энэ бас амралтын өдрөөр би бас дахиад нэг хөрмөнд өргөтөж дуулахар болсон байгаа. Тэгээд тэр хөрмийн үеэр нэг амар бичлэг бол хийхгүй ах уу. Ер нь бол тэгээд хийж магадгүй хийхгүй ч хийж магадгүй. Гэхдээ хүмүүсийн хөрмөнд яваад хараа хөрмөө амар санагдаад байна. Амар гоё. Тэгээд мэдээж тийм гоё хөрмөн өөрсдийнхөө гоё нандин мөчийн одоо ингээд дуулуулж байгаа нь бол маш их баяртай байгаа. Ямар ч байсан би бас нэг хөрмөнд дуулахар болсон. Тэгээд зөндөл хөрмөнд энэ тэнд болоод л ах шиг байна. Сая замдаа дуулах дуунуудаа хальт сонсоод явж байгаад буучиж. За одоо ямар ч байсан энэ миний хувцсны өрөө. Тэгээд ер нь энд байгаа энд байсан зуныхаа палажнуудыг summer dress-нүүдээ хураацсан байгаа. Тэгээд энэсийг маань нэлээд хоосорсон. Би сая үсээ бодулдаг өдрөө хөрмөнд өмсөх хувцаа авсан. Тэгээд тэрийг харуулъя гэж бодлоо. Энэ дээр би нөгөө надад байдаг палажнууд болохоор хитрхи гоёлын палажнууд болохоор
Тэгээ би ийм хувцас сонгож авсан. Би ингээд доор өмсөж үзсэн. Зургаа оруулна. Ер нь бол энэ амар гоё материалтай. Юу ямар материал гэдэг үлээ? Жохон суналттай. Тэгээд нэг юм унсан материалтай гэх юм уу? Тэгээ надад амар таалагдсан. Дээрээс нь би амар хямдхан авсан. Яг ингээд сүүлийн миний арьсмаар үлдсэн. Миний арьсмаар биш. Ингээд надаас би уулна 34, 36 арьсмаар өмсдөг байхгүй. Гэхдээ энэ бүр 32 хэрнээсээ надад таарсан. Тэгээ би одоо нөгөө нэг зуны зарим юмнуудын хямдрал дуусч байгаа шүү дээ. Тэгээ би бүр энийг хөрмөн дээр бүр яг нүдэндээ төсөөлж жоод тохирох юм байна гэж тодтолж авсан. Тэгээд хөрмөн маань бол маргааш. Жинкнээсээ маргааш. Тэгээ өнөөдөр бид нэр айгуу завгүй өдрүүд өнгөрнө. Тэгээ тийм болохоор ямар ч байсан өнөөдөр энэ бичлэгээ оруулаад амжаад оруулчихъя гэж бодоод одоо ингээ хувцас сонгоцсон ч гэсэн ер нь бол бас давхар мейкап яах уу гэж бодоод бай. Би бас нөгөө нэг тийм амар сайн мейкап хийдэг хүн биш. Тэгтээ яг өөртөө тохируулаад жоохон хөнгөн бодчихдаг. Тэгтээ ер нь жоохон ийм баярын ёслолоор ч юм уу ингээ дуулах үед жоохон ер нь бол нэг амар том тайз биш ч гэсэн тайзан дээр гардаг учраас үл ялаг ийм энгийн бодолтоос илүү тод бодолт хийдэг. Ихэвчлэн тэгээд ямар ч байсан энэ хувцсандаа тохируулаад гой боднаа. Тэгээд ингээд өнөөдрийн маань бичлэгийг үзээд та бүхэн доор сэтгэлээ үлдээгээрээ. Тэгээд дараагийнхаа бичлэгүүдээр гой сонирхолтой бичлэгүүдээр иргэн уулзцгаая. Нэрээ бас марцснаас би нөгөө нэг ихлүүлсэн байсан гэдээсэн имэйл штэ шигтгэн амал тэрийгэ бүр дуусгасан жазанда хийцэн байгаа. Тэгээ манай нөхөр бит хоёр нөгөө буудангийн артлынхаа ханыг цоолох гэж байгаа учраас нэлийн сайн бодож байхгүй болол ер нь бол манай хүн ойрд жоохон завгүй байгаа болохоор надад зааж өгч чадахгүй байгаа. Зараа. Би бүр энийг харах тааландаа л бүр өөр амар бахархаад байгаа ч шиг. Би нөгөө шигтгэн амлыг ер нь жоохон хоббиор хаж хийдэг байхгүй юу? Юу ч бодмооргүй, юу яамааргүй одоо нөгөө жоохон тийм стресстэй үедээ гэх юм уу шигтгэн амбал нахаар амар гоё стресс тайлж өгдөг. Тэгээд амарч байсан. Энийг хийгээд дуусгасан. Ямар ч байсан дуусгана гэсэндээ дуусгасан байгаа. Тэгээд энэ хүрээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Тэгээд та бүхэн маань доор комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Мөн subscribe дарж амжаагүй хүмүүсээ subscribe дараарай. Тэгээд манай хэд одоо цаагаа ууж байгаа. Би одоо өнөөдөр манайх жоохон нэлээд шахуу хуваартайгаа. Өнөөдөр маргааш 2 бол амар завгүй өдрүүд. Тэгээ тийм болохоор өнөөдөр одоо ямар ч байсан юмд явахаасаа өмнө бичлэгээ гоё янзлаад оруулчихъя гэж бодоод ингээ юм жижигхэн хөргөн бичлэг хийжлээ. Тэгээд та нар маань манай гэр бүлийн сувгийг дэмжээрэй. Баяртай.